За сайн байцгаана уу? Сувдаар энцэн дорж подкастын шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид монголчуудын дунд нэлээд түгээмэл байдаг болсон нойр гудлын асуудал үүнийг хэрхэн даван туулд сурах вэ гэдэг энэ талаар ярий. Тэгээд энэ нойрны талаар бол орчин үед хамгийн их яригдаж бестселлер болоод байгаа. Олон улсын бестселлер Английн эрдэмтэн доктор Matthew Walker гэж хүний Why We Sleep гэдэг нэртэй номын талаар буюу бид яагаад унтдаг вэ гэдэг энэ номын талаар энэ номыг үндэслээд энэ подкастаа хийх болно. За тэгэхээр хамгийн ихний асуулт нойр гэж юу вэ? Хэд хоногоос урт настай бүх амьтад унтаж нойрсдог. Энэ бол байгалийн амьд организмд өгсөн ийм тодорхой зохицуулга. Нойр бол хүний идэх, уух, нөхөн үржихтэй энэ тэнцүү чухал байгалийн зохицуулга гэж энэ номонд бичсэн байгаа. Тэгэхээр нойр багасвал амьдрал богиносно. Орчин үеийн шинжлэх ухаан хүний тархийг бүрэн судалж чадаагүй байгаач нойр нь маш нарийн төвөгтэй боловч туйлын чухал бас эрүүл мэндийн асар өндөр ач холбогдолтой хүний биеийн функц гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байгаа. Хүний биед нойрны дутагдлаас үүдсэн сөрөг нөлөөнд өртөхгүй томоохон эргэтэн гэж үгүй. Биднийг унтаж байх үед биед үүсэх нейрохимийн урвалууд тархийг угаадаг, цэвэрлэдэг бөгөөд ингэснээр өмнөх өдрийн ой санамжийг ялгаж, ангилж хэрэгтэй хэрэггүйгээр нь цэвэрлэдэг гэсэн үг. Мөн бидний суралцсан зүйлстэй холбоотой мэдрэлийн эсийн холболтыг улам бат бөх болгон унтаж байхдаа бид жинкнээсээ суралцдаг байх нь. Нойр бидний дархлааны тогтолцоог хүчирхэгжүүлдэг, булчин шүрэмсний тасрал гэмтэлт болон биеийн эд эсийн гэмтлийг эдгэж өгдөг. Тэгэхээр биеийн цэвэрлэгээ ариутгал нөхөн төлжүүлэлт ч мөн унтаж байх үед л хамгийн эрчимтэй явагдчихэдэг. Нойрсож байх үедээ инсулин ялгаралт тогтворжин глюкозыг биеэр бүрэн тархаадаг. Мөн сайтар унтаж амарсан үед бид илүү цатгалан мэдрэмжтэй дараагийн өдөр нь илүү цатгалан мэдрэмжтэй байдаг бөгөөд цадалтыг мэдрэх даавар гормон бүрэн ялгарч баг идэж таргалтаа сэргийлдэг байх нь. Чанартай нойр бидний гидсэн дэх ашигтай бактерийг олшруулан шимт хижээлийн чанарыг тодорхойлно. Бүх нойр булчин шүрмсийг суллан тайвшруулж бидний зүрх судасны системийн үйл ажиллагааг дэмжин бидний зүрхийг эрүүл байлгадаг байх нь. Тэгэхээр нойрны бидний биеийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнүүд бол ингээд цухас дурдвал иймэрхүү байна. Тэгэхээр мөн нойрны чанар бидний бодол мэдрэмжинд шууд нөлөөлж сэтгэл зүйг тодорхойлдог гэсэн байна. Ингэхдээ зүүдээр дамжуулан салахыг хүсч буй онцгой таагүй дурсамжаас нь бидний тархийг цэвэрлэн сэтгэл санааг тайвшруулан амрааж өргөж дахин шинээр эхлэх зовлон зүдгүүрээ харах өнцгийг маань өөрчилдөг байх нь. Сэтгэл готрал, сэтгэл төвшөлт нь бид онцгой таагүй дурсамж мэдрэмжээсээ салж чадахгүй байгаагаас үүсдэг. Ийм сайтар нойр авснаар хүн сэтгэл готрлаас гарч тайвширч болно. Мөн Альцгеймер, чихрийн шижин болон автоиммуны өвчнүүд нь тархины автомат удирдлагын төвийн үйл ажиллагааны алдагдал бөгөөд нойр гудал нь Альцгеймер өвчний үндсэн шалтгаан гэдгийг эрүүл мэндийн шинжлэх ухаан нотлоод байгаа. Тэгэхээр нойрны сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь цаашлаад бидний ухамсарт нөлөөлдөг. Ухамсар буюу оюун ухаанд нойр дутуу үедээ хүн буруу зурвал шийдвэр гаргадаг байх нь байна. Асуудлыг бүрэн ойлгодгүй байх нь байна. Оюуны чадамжаа алддаг. Аливаа асуудал зүйтэй хариу үйлдэлийг цаг тухайд нь үзүүлэх чадвараа алддаг. Буюу бидний оюун ухаан, ухамсарт энэ нь сөргөөр нөлөөтэй байдаг байх нь. Тэгэхээр иймд нойр бол тархиа болон биеэ шинчилж амраахын тулд хийдэг бидний цор ганц хамгийн үр дүнтэй үйлдэл гэж энэ Matthew доктор бол ингэж бичсэн байгаа даа тийм. Тэгэхээр за нойр гэж ийм зүйлийг хэлдэг байх нь байна тийм. Тэгвэл нойр гудал гэж юу гэсэн үг вэ? Дараагийн асуулт. Доктор Matthew Walker нь тодорхойлсноор нойр гудал нь бол маш энгийнээр бол хангалттай хэмжээний нойрыг зөв цагтаа авахгүй байхыг хэлдэг байх нь. Тэгэхээр хангалттай хэмжээ гэдэг нь бидний тархинд үүссэн бид тархах нойртой холбоотой даавар гормоны хэмжээтэй уйж ойлгож болох бол зөв цагтаа гэдэг нь бас л бидний тархины гүнд байрлан унтах сэрэх үйл явцыг маань зохицуулж байдаг бидний биеийн дотоод дотоодын циклийн зохицуулалтыг хэлж байгаа юм. Тэгэхээр энэ дотоод цагаас эхлүүлээд энэ хоёр гол хүчин зүйлээ нэг нэгээр нь тайлбарлаад явъя.
Нэгдүгээрт биеийн дотоод цаг гэдэг нь бидний тархины гүнд орших тархины нэг удирдлагын хэсэг бөгөөд энэ цаг нь тархины хэсэг бүрт байнга дохио сигнал илгээн цаашлаад биеийн бүх эд эрхтэнд мэдээлэл дамжуулж байдаг. Тэгэхээр ингэснээр нойрноос гадна хизээ сэрэх, хизээ өлсөх, сэтгэл зүйн ямар нөхцөл байдалтай байх, биеэс гарах ялгцыг зохицуулах, биеийн химийг зохицуулах, бодисын солилцоо болон даавар гормоны зохицуултыг хийх гэх мэтчлэн бүх зүйл нь энэ биеийн дотоод цагтай уялдаатайгаар явж байдаг бөгөөд биеийн дотоод цагийн өдөөл сэдэлтээр биеинд үүсч идэг гэсэн үг. Тэгэхээр эрдэмтдийн судалж тогтоосноор биеийн дотоод цагийг хариуцсан тархины хэсгийг suprachiasmatic nucleus гэдэг бөгөөд нийт 20 мянган ширхэг тархины мэдрэлийн стег гин. Тэгэхээр энэ тархины автомат төв удирдлагын хэсэгт байрладаг. Тэгээд энэ 20 мянган ширхэг тархины мэдрэлийн эс гэдэг нь өөрөө энэ хүний бүтэн биеийн 40 их 80 мэдрэлийн эстэй харьцуулахад ердөө 100 саяны 5% нийцлэхээр юм жижигхэн хэсэг бол тархины 100 тэрбум мэдрэлийн эстэй харьцуулахад ердөө 100 мянганы 2% тэнцвэр юм жижигхэн хэсэг гэсэн. Гэтэл энэ жижигхэн хэмжээтэй энэ биеийн дотоод цаг нь хэмжээний хувьд ийм жижигхэн хатал бидний амьдралыг удирддаг байна. Үнэхээр хайрламар, хамгаалмаар байгаа биз? Тэгэхээр энэ дотоод цагны зохицуулга нь зөвхөн хүнд бус амьд организм бүхэнд байдаг. Ерөнхийдөө дэлхий дээр хүн төрөлхтний нойрны циклийг 3 төрөлд хуваадаг байна. Тэгэхээр эхний төрөл нь эртэж шуухайнууд гэд нэрлэгддэг хэсэг. Тэд хүн амын 40 орчим хувийг эзлэх бөгөөд эрт унтаж, эрт сэрэх зохицуулгатай байна. Удаах нь шар шувуунууд тэд дэлхийн хүн амын 30 орчим хувийг эзэлдэг бөгөөд угаасаа нойр шүндөл хүртэл хүрдэггүй, мөн өглөө эрт босоход хамгийн хэцүү байдаг. Хамгийн сүүлийн бүлэг нь болохоор энэ хоёрын дундах хүмүүс бөгөөд заримдаа нэг рүү нь хазаагаад, заримдаа нөгөө рүү нь хазаагаад ингэ явж байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүс бол хүн амын 30% эзэлдэг байх нь. Тэгэхээр бидний дотоод биологийн цаг нь өөрөө автоматар нойроо сэргээх, унтуулах гэх мэтчлэн дотоод цагаа өөрөө уялдуулан ажиллаж идэг бөгөөд бид унтсан байна уу, унтаагүй байна уу хамаагүй бидний энэ дотоод цаг бол унтах ёстой цагтаа биеийн хим, дотоод шүүрэл, хүний сэтгэл зүй, булчин шүрмсний үйл ажиллагаа гэдэг ингээд бүх эд эрхтэнд нөлөөлөд унтах ёстой цагт нь бас яг өөрийнхөө химнэлээр ажиллаад нөлөөлөд явдаг байна. Тэгэхээр байгаль ээж ийм нойрны зөрүүтэй цикл үүсгэсэн нь ямар учир шалтгаантай юм гэвэл хүн төрөлхтний амьд үлдэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэсэн үг. Учир нь балар эртний цагт овог отгийн бүх хүмүүс яг нэгэн зэрэг нойрн хүрээд зэрэг унтлаа гэж төсөөлөе л дөө. Тэгвэл хэн тэднийг араатай амьтнаас хамгаалах вэ? Хэн шөнийн ээлжний гараанд гарахыг хүсэх вэ? Яг иймд бидний генэнд өвлүүлэх маягаар ийм 3 өөр цагийн бүстэй хүмүүсийг бий болгосон бөгөөд энэ нь бие биенийг хамгаалах, амьд үлдэх гэдэг энэ нөхцөлийг бидэнд бүрдүүлсэн ийм ачтай буянтай зохицуулга байх нь байна. Гэтэл орчин үед биенээ хамгаалах хэрэгцээ шаардлага бидэнд бол харьцангуй бага болсон шүү дээ. Харин ч эсрэгээрээ нийтээрээ өглөө 9 цагт цуглаж орой 18 цагт таардаг ийм ажлын хуваартай болсон нь өөрөө шар шувуу төрлийн хүмүүст ихээхэн дарамт болдог байна. Учир нь тэд шүн угаасаа эрт унтаж чаддгүй ийм генэндээ ийм зохицуулгатай байхад өглөө эрт ажил хичээл нь эхлээд орой яг сайхан төвлөрөө бүтээмж гаргадаг цаг дээр нь ажил нь хичээл нь тарчдаг байна. Тэгэхээр энэ бол шар шувуу төрлийн хүмүүсийн нойргуудлын бас томоохон шалтгаан болдог байна. Тэгэхээр бид ажлын энэ цагийн хуваарийг эргэн харах хэрэгтэй болов уу? За тэгээ үүнээс гадна хэрв та шар шувуу төрлийн хүн бол өөртөө тохирсон цагийн хуваартай ажил олж хийхийг хичээгээрэй. За энэ бол ингээд хүний дотоод цаг буюу хүний нойргуудад нөлөөлж байгаа энэ хамгийн нэгдүгээр хүчин зүйл байх нь байна. Хоёрдугаар хүчин зүйл нь даавар гормоны нөлөө. Бид нийтээрээ боргоцоо булчирхаанаас ялгардаг мелатонин гэдэг даавар нь биднийг унтуулдаг гэж боддог шүү дээ. Гэтэл ийм учраас нойргуудалтай нүүр тулсан хүн бүр мелатонин ууж исэн байх. Гэтэл мелатонин бол биеийн дотоод цагийг
удирж идэг гэх юм уу, тэр дотоод цагийг нь өдөөс сэдэж идэг даавар бөгөөд харанхуй болоход гадаа харанхуй болж эхлэхэд баг багаар ялгарсаар шөнийн үүрийн 4 цагт хамгийн өндөр түвшиндээ хүрээд тэгээд дахиад энэ үүр гэгэрэх буюу одоо энэ гэрэл гадаад орчинд үүсч эхлэх цагаас дахиад буурсаар үд дунд хамгийн доод зэгтээ хүрдэг гэж доктор Matt бичсэн байгаа. Тэгэхээр мелатонины нөлөөгөөр бидний биеийн дотоод цаг ажилдаг бөгөөд нарны гэрэл энэ нь зөвхөн одоо нарны гэрэл биш те, хоол, хөдөлгөөн гэх мэт олон нөлөөгөөр мелатонин өдөөгддөг байх нь. Тэгэхээр гэвч биднийг одоо энэ жинкнээс нь унтуулдаг даавар бол аденосын гэдэг нэртэй даавар бөгөөд энэ нь яаж ажиллах юм гэхээр бидний нүдэнэгээс ирсэн цагаас эхлэн тархины эсүүдэд баг багаар ялгарч хуримтлагцаар энэ бол ингээд өдрийн турш сэрүүн байгаа цаг минут секунд хорон бүрд маань ингээд баг багаар ялгараад хуримтлагцаар байгаад бид нарыг сэрснээс хойш 12-оос 16 цагийн дотор дээд түвшиндээ хүрдэг буюу бидний нойрыг хүргэдэг байна. 12-оос 16 цагийн дараа. За тэгэхээр ингээд бидний нойрыг хүргээд шүн болоод унтчих явцад маань тархинаас өөрөө баг багаар цэвэрлэгдэн арилаад тэгээд сэрэх үед дахиад аденосын даавар цэвэрлэгдэж дуусаад тэгээд сэрснээс хойш дахин баг багаар одоо ингэж биеинд үйлдвэрлэгдсээр дараагийн 12-оос 16 цагт оргил хэмжээндээ хүрч хуримтлагтаад нойр хүргэн гих мэтчлэнгээр бидний нойрыг ингэж зохицуулдаг жинхэнэ даавар нь бол аденосын гэдэг нэртэй даавар байна. За тэгээд энэ хоёрын хооронд ямар уялдаа холбоо байдаг вэ гэдээ номон дээр бичсэн байгаа байхгүй. Гайхмаар нь энэ хоёр хоорондоо ямар ч шууд хамааралгүй бие даасан үйл ажиллагаа гэж байгаа байхгүй. Гэхдээ зэрэгцэж ажилдаг. Энэ нь юу гэсэн үг юм гэхлээр тархин доторх цаг өглөө оройгоос шалтгаалan биеийн температур, аппетит, одоо бидний ялгаруулах процесс тийш булчингийн чангарал, суулрал, анхаарал төвлөрөл, бүтээмж гэх мэтээр бараг л ингээд 24 цаг буюу 24 цаг 15 минутын циклээр энэ бидний дотоод цаг ажилдаг байна. Харин хүн яг өөрийн дотоод цагийн ритмээрээ буюу одоо энэ зөв амьдралын хөвшлээр амьдарч чадж байгаа үед те өглөөс ирснээс хойш аденосын ялгарсаар нөгөө биеийн цаг яг орой болох үед буюу 12-оос 16 цагийн дараа бидний нойр дээд зэгтээ хүрээд тэгээд бид нойрмолж эхэлдэг гэсэн үг. Тэгээд 8 цаг унтаад сэрэхэд нөгөө өглөөний биеийн дотоод цагийн өглөөний цаг нь эхэлдэг, мөн биеэс аденосын гэдэг энэ даавар маань угаагдаж бүрэн арилаа. Тэгээд дахин шинээр хоримтлагдаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр би үүнийг энэ зураг дээр харуулъя л та. Одоо энэ үргэлжсэн зураасаар болохоор аденосын дааврыг, энэ доотлын цэгийн зураасаар болохоор хүний энэ биеийн дотоод цагийн зохицуулгыг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хоёрын хоорондох цаа хамгийн бага буюу энэ дөнгөж хүн нөгөө эрүүл энэ нойрны циклтэй хүн дөнгөж өглөө босох үед нь аденосын дааврын ялгаралт бага. Тэгээд энэ нөгөө өглөө болж байгаа учраас нойрны цикл нь ингээд дөнгөж энэ сэрж эхэлж байгаа биеийн дотоод цаг нь одоо энэ өглөөний цаг дээр явж байгаа учраас энэ хоёрын хоорондох зай бага байх тусмаа энэ даавар гормон, нойрны даавар гормоны дарамт бага байдаг гэсэн үг. Тэгтэл ингээд шүн тунд болоход буюу энэ аденосын даавар дээшээ өссөөр хагаад хамгийн өндөр цэг дээрээ хурж ирэхэд хүний биеийн дотоод цаг нь унтах цаг гэдэг ингээд хамгийн доод цэг дээр ирж байгаа. Тэгээ энэ хоёрын хооронд хүний нөгөө ингээд энэ зай нь хамгийн өндөр буюу хүний нойр хамгийн хурж байгаа цаг. За тэгээ унтаж эхлэхэд нь дахиад аденосын даавар эрчимтэйгээр доошо буурна. Тэгээд нөгөө өглөө болж байгаа гэдэг энэ циклэрээ өглөөний цикл нь ирж явах үед дахиад ингээд хүний нөгөө нойрны даавар гормоны дарамт хамгийн бага үе дээр явж байдаг гэсэн. Тэр яг энэ мэдчлэн хүн эрүүл байгаа үедээ, нойрны асуудалгүй байгаа үедээ яг нөгөө нойрныхоо дотоод цагийнхаа циклээр явж байгаа үедээ даавар гормон энэ цаг хоёр нь зэрэгцээ явж байдаг ийм процедур гэсэн. Гэхдээ энэ хүний биеийн дотоод цаг нь энэ даавар гормоноос тэс тусдаа үйл ажиллагаа буюу бидний энэ даавар гормон ямар байхаас үл шалтгаалаад хүний энэ хоногийн 24 цагийн цикл явж л байдаг. За тэгэхээр би та бүхнээс нэгэн асуулт асууя. Бид нэр ингээд хичээлээ хийгээд ч юм уу, ажиллаа хийгээд ч юм уу
бүтэн шүнжин нойргүй хонжээсэн үе хүн болгонд бараг шахуу байдаг те. Би жишээлбэл оюутан байхдаа хичээл хийгээд нойргүй 1-2 хонжээсэн үед ч байдаг. Тэгэхээр энэ үед хүний биед яг юу болдог вэ? Хүний тархинд яг юу болдог вэ гэхээр 24 цагийн дотоод энэ цагийн цикл явдгаараа явж явах буюу энэ цэгэн одоо энэ тренд маань ингээд дээшээ доошоо гэд ингээд явж байна те. Дээшээ болох үе нь өглөө, доошоо болох үе нь шөнө. За тэгтэл нөгөө аденосын даавар маань ингээд хуримтлагцаар байгаа буюу бид унтаж амарч энэ аденосын дааврыг угааж цэвэрлэхгүй болохоор тархинд ингээд хуримтлагтаал байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо өглөөдөө бол ингээд харьцангуй те нөгөө хамгийн ихний нойртой хончоод байж байгаа өглөө болон нойргүй хончоод байж байгаа өглөө хоёрын хооронд хэдийгээр энэ даавар гормоны зөрүү их байгаа, нойрны дарамт их байгаа ч гэсэн энэ нь нөгөө нэг энэ шөнийн нойргүй хонсонтой харьцуулахад энэ нөгөө нэг даавар гормоны даралт нь хамаагүй бага байдаг. Учир шалтгаан гэвэл энэ үед нөгөө хүн ерөнхийдөө сэргээд нөгөө биологийн дотоод цагийнхаа нөлөөгөөр те сэргээд булчин шүрмсний идэвхтэй ажиллаад хоолонд идээд ялгаруулад биеийн температур нь ингээд нөгөө өдрийн цагийнхаа ритмээр яваад ингэж байгаа учраас харьцангуй энэ нөгөө нэг нойрны дарамт нь арай бага. Гэтэл шөнийн цагуудаа болохоор ингээд энэ нойрны гормоны дарамт нь улам ихсээд байгаа энэ дүр зургийг энэ зурагнаас та бүхэн харж болж байна. Тэгэхээр энэ бол нөгөө нэг хүн тэ өөрийн дотоод цагтаа уялдуулан 8-9 цаг унтах нь хамгийн тохиромжтой байдаг гэдгийг одоо ингээд нөгөө шинжлэх ухааны тооцоо судалгаагаар гаргаж ирж байгаа хүснэгт байхгүй юу. Тэгэхээр бид ингээд хангалттай нойр авч чадахгүй байгаа үедээ даавар гормоны дарамтанд ордог байх нь байна. Тэгээд энэ даавар гормон буюу энэ унтж байгаа нойр маань өөрөө хүний 24 цагийн өглөө оройны циклтэй зөрөлдөж байгаа үед бид бас маш их хэмжээний юм chaos буюу эмх замбраагүй байдал, даавар гормоны эмх замбраагүй байдал, дотоод цагийн эмх замбраагүй байдалд ороод энэ маань өөрөө бидний нойргуудах гэдэг юм эмгэг тусгын анхан шатны одоо нөлөөлөгч хүчин зүйлсүүд байх нь байна. За тэгэхээр өөрсдөөсөө асуулт асууя. Бид хангалттай нойр авч чадаж байна уу? Үүнийг хэрхэн мэдэх вэ гэвэл доор 2 асуултыг өөрөөсөө асуугаарай. Тэгэхээр нэгдүгээр асуулт нь үдээс өмнө кафеин хэрэглэхгүй сэргийг байж чадж гэнэ үү гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь үдээс өмнө кафеин хэрэглэхгүй ажиллаад амьдраад ингээ явж байхад өглөө 10 юм уу 11 цагт ядрах, нойр хүрэх, буцаж унтмаар санагдах энэ тохиолдол гарч ийн үгүй юу? Хэрвээ энэ 2 асуултанд хангалттай сайн хариулт авч чадахгүй байгаа бол бидний тархинд ялгарч буй аденосын даавар бүрэн арилж чадахгүй байгаа бөгөөд өмнөх өдрийнх нь аденосын цэвэрлэгдэж дуусаагүй байхад дараа өдрийн үлдэгдэл нь ингээд нэмэгдэх маягаар те яг л нөгөө нэг хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй байгаа зээлийн үрийн үлдэгдэл шиг өмнөхдөрөө дараагийнх нь нэмэгдээд дахиад нэмэгдээд гэх мэтчлэн хуримтлагцаар бидний биеинд энэ нь яаж мэдрэгдэх вэ гэвэл байнгын ядралттай, бүтээмж муутай, сэтгэл зүй болон биеийн одоо юм асуудалтай нэг толгой тархин дүүнгэтсэн асуудалт юм шийдэл гаргах чадваргүй, самбаачлах чадваргүй гэх мэтчлэн иймэрхүү одоо биеийн илэрхийлэмжтэй болдог байх нь байна. За тэгэхээр одоо биднийг ингэж нойргуудад түргээд байгаа хамгийн одоо том хүчин зүйлсүүд яг юу байна гэхээр доктор Матью зохиолч бол ингээд хяналтгүй хит их кофений хэрэглээг бүр маш их онцолж бичсэн байна. Тэгэхээр энэ кофеин гэдэг энэ бодис нь өөрөө ганцхан кофенд ч бус те зарим төрлийн цайнд тэгээд хар шоколад зарим гих мэт зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдэд мөн тураах юм бэлтгэлүүдэд эсвэл өвчин намдаагч юмнүүдэд байдаг юм бодис байгаа даахгүй. Тэгэхээр энэ кофеин өөрөө дэлхий дээр газрын тосны араас орох хамгийн их борлуулагддаг таваар гэж байгаа. Мөн кофеин яг үнэндээ дэлхийд хамгийн өргөн тархсан ямар ч хяналтгүйгээр борлогдож хэрэглэгддэг сэтгцэд нөлөөлөх өдөөгч бодис гэж ингэж тодорхойлж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ кофеин бол бүр сэтгцэд нөлөөлөх өдөөгч бодис гэж байна. Кофеин хүний биед ороод 10-аас 14 цагийн дараа сая бүрэн цэвэрлэгдэж дуустдаг бөгөөд илгэнд энэ кофеиныг цэвэрлж гадагшлуулах гэдэг нь нэлээд их ачаал болдог байх нь. Тэгэхээр нойронд яагаад кофеин хортой нөлөөтэй байдгийг гэхээр кофеин хүний биед ороод энэ тархинд дэх мэдрэлийн эсүүдийнх нь хүлээн авагчийг бөглөөд
Тэгээд энэ аденосын даавар мэдрэлийн эс ширхгүүдэд хүрэхийг нь зогсоогоод блоклчдаг гэсэн. Тэгэхээр ийм учраас бид кофе уугаад сэрэгдэг буюу нөгөө нэг ямар ч их хэмжээний аденосын цуснд байсан хамаагүй энэ кофеин ингээд нөгөө мэдрэлийн эсийнх нь нөгөө рецептор гэж ярьдаг те хүлээн авагчийг нь бөглөждөг учраас нөгөө нэг аденосын биед хэдий хэмжээгээр хуримтлагдсан ч хамаагүй бид түүнийг мэдрэхгүй болдог буюу нойр хүрдэггүй гэсэн. Хамгийн хортой нөлөө нь одоо энэ кофеинд блоклуулсан их хэмжээгээр хуримтлагдсан энэ аденосын нь те кофеины нөлөө арилмагц нөгөө мэдрэлийн эс рүү ингээд хүчтэйгээр бараг дайрдаг гэсэн үг байхгүй. Маш хүчтэйгээр нөлөөлөд мэдрэлийн эсүүдийг нөгөө аденосын ингээд цочроогоод нойрыг хүргэдэг. Тэгэхээр ийм цочор их хэмжээний аденосын гинт орж ирснээр хүний мэдрэлийн эсийн мэдрэмтгий чанарыг алдагдуулдаг буюу олон дахин ингээд нөгөө хит их кофе уугаад ардаас нь маш их аденосын орж ирээл дахиад кофе уугаад аденосын хэмжээгээр орж ирээд ингээд байн ингээд цохоод ахлаар нөгөө мэдрэлийнх нь рецепторууд нь нойрны дааврыг хүлээн авах чадвар нь буурдаг буюу хүн ингээд нэлээд их аденосын даавар хуримтлуулахаас нааш нойргүй яваад идэг болчдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд биднийг нойргуудуулдаг хамгийн одоо юм түгээмэл хэрэглээнд байгаа хортой нөхцөл байдал ахна. За тэгээд нойргуудалд хүргэдэг дараагийн хүчин зүйлсүүд нь гэвэл тэ хиймэл гэрэл гэж байгаа юм. Яагаад тэгэхээр нөгөө боргоцоо булчирхаанаас ялгарах мелатонинд нөгөө нэг энэ гэрэл нь нөлөөлөөд өдөр шөнийн дохио сигналыг нь бодлуулдаг. Тэгээд тэр цэсмаа лед гэрэл бол нөгөө бидний бага наснд хэрэглэдэг байсан энгийн лампнаас шар өнгийн лампнаас 2 дахин хүчтэй гэрэлтдэг тул энэ боргоцоо булчирхай мелатонинд илүү хурц нөлөөлдөг гэж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг чухал нөлөө авах нь. Үүний дараа хэрвээ унтахын тулд алкогол хэрэглэдэг хүмүүс байвал наашаа анхаарлаа хандуулаарай. Учир нь алкогол нь тайвшруулагч төрлийн бодис болохоос биш нойр хүргэдэг тийм бодис биш гэж байгаа юм. Тэгэхээр мэдрэлийн эсийн нөгөө буюу энэ мэдрэлийн эсийн синапсууд гэдэг байгаа тийм синапсын холболтод саад хийснээр нөгөө бодол бодох процессыг нь сулруулад хүний тархийг ингээ хэсэг хугацаанд тайвшруулдаг гэж байгаа байхгүй. Түүнээс биш нойр хүргэдэг гэж байгаа. Тэгээ хамгийн гол нь алкогол хэрэглээд унтсан хүн өөрөө ч мэдэхгүйгээр санахгүйгээр шөнийн турш олон дахин сэрдэг бөгөөд энэ нь нойрны чанарыг бууруулдаг байна. Мөн алкогол задлах явцад нөгөө бид үүсдэг химийн бодисуудын нөлөөгөөр хүний REM нойр буюу зүүдэлдэг бидний нөгөө яг суралцах үйл явцыг дэмждэг тэр суралцсан зүйлээ нэгтгэж баттахад тусалдаг тэр нойрыг маань дарангуулдаг юм хортой нөлөөтэй юм. Тэгэхээр бид нарыг ой санамж муутай юм суралцах чадваргүй нэгэн болгодог байна. Тэгэхээр нөгөө нэг арх уусан хүмүүс тэнэг болдог гэж яриад байдаг шүү дээ. Магадгүй үүнтэй маш их холбоотой байх. За тэгэхээр тохиромжтой температур бас нойр хулжаадаг гин. Тэгээд унтлахны өрөө бол ер нь 18.3 Цельсийн хэмтэй байх нь өөрөө хамгийн тохиромжтой буюу хүний энэ хөл гар толгой нөгөө нэг дулаанд айгүй их мэдрэмжтэй нойронд яг энэ хөл гарны энэ дулаан алдагталд маш их нөлөөлдөг учраас энэ хөл гараа яг энэ 18.3 орчим хэмээн Цельсид байлгах нь хамгийн тохиромжтой гэж байна. За тэгээд мөн цочид сэрэх нь зүрх тархинд ихээхэн хортой байдаг тул сэрүүлгээр аль болох сэрхгүй байх. За сэрсэн байсан ч гэсэн сэрүүлгийнхаа дууг нам байлгах нь өөрөө бидний тархи зүрхэнд ач тустай байх нь байна. За тэгээ нойрны эмний тухай зохиолч бүр ингээд маш олон юм бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд доктор Мэтью тэ нойрны эмийг бол бидний нойронд тусалдаг гэхээс илүү хортой нөлөөтэй гэж шууд бичсэн байна. Учир нь нойрны эмнүүд алкоголтой адилхан нөлөөлтөй буюу энэ нөгөө мэдрэлийн эсийн синапсын холболтуудыг сулруулад тархийг зүгээр тайвшруулдаг болохоос биш байгалийн нойрыг бидэнд өгдөггүй гэд. Яг одоогоор байгаа бүх нойрны эмнүүдийг ийм л нөлөөтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг цаашдаа сайн эм гаргахыг үгүйсэхгүй. Гэхдээ одоогоор нийтлэг хэрэглэгдэж байгаа эмнүүд нь ийм нөлөө үзүүлдэг байх нь байна. Тэгээд ийм эмний нөлөөгөөр унтахаар хүн гүн нойрсдаггүй, нойрны чанар муу байдаг гэж байгаа. Тэгээд нойрны эмнүүд нь өөрөө донтуулагч шинж чанартай байдаг бөгөөд нойрны эм ууж унтсан хүмүүс маргааш нь дүүнгэтсэн, анхаарал сул, машин барих үед самбаа муу байдаг. За тэгээд нөгөө нэг иймэрхүү одоо юм сөрөг нөлөөтэй гэж
энэ номон дээр маш дэлгэрэнгүй тайлбарсан байгаа байхгүй. Тэгэхээр мөн мелатонин гэх мэт нөгөө хүний бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг шууд гаднаас бэлтгэл байдлаар хэрэглэх нь өөрөө түүнийг ялгаруулдаг энэ эрхтний үйл ажиллагааг дарангуулад залхуу болгодог. Тэгээ нөгөө үйлдвэрлэх ёстой мó ёсгүй мó бүр ингээ мэдхээ болтол нь ингэж их хэмжээгээр тогтмол байнга хэрэглэх нь бүр ингээд ийм нөлөөг үзүүлдэг гэсэн юм судалгаа байдаг байна. За тэгээд энэ бол нөгөө нойргуудад төрөгдөг шалтгаануудыг бичлээ. За тэгвэл нойргуудлын үр дагавар нь юу байх юм гэхээр нойр дутуугаас гарсан автомашины ослын тоо согтуу болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо бариад осол гаргасан энэ хоёрын нийлбэрээс ч илүү олон байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд 19 цаг нойргүй яваа хүн согтуу хүнтэй адил энэ үйл ажиллагааны доголдолд ордог. Тэгээ нөгөө хичээлээ орой сууж хийдэг оюутнуудын дүн 40% буурдаг гэсэн юм судалгаа. Нойргуудл нь Альцгеймер өвчний үндсэн шалтгаан түрүү хэлсэнтэй. Чанаргүй нойр нь чанаргүй уураг үйлдвэрлэдэг буюу бидний биеийн эс бүхэн чинь өөрөө уургаас бүтдэг учраас эрүүл бус биетэй болгодог гэсэн үг. Тэгээд 6-аас бага цаг унтдаг, насанд хүрэгчид зүрхний шигтээсээр өвдөх эрсдэл нь 7-оос 8 цаг унтдаг хүмүүсээсээ даруй 200% их байдаг байна. Тэгээ бага унтах нь их идэхэд хүрэгдэг. Мөн энэ нойргуудл нь чихрийн шижингийн 2 дугаар хам шинжийн өвчлөлд хүрэгдэг хамгийн том хүчин зүйлгээд номон дээр бичигдсэн байна. Нойргуудл нь булчингийн маасыг алдагдуулдаг, нойргүй яваа эрчүүдийн тестостероны хэмжээ буурдаг, мөн нойргүй байгаа хүмүүсийн тархлаа буурдаг. За энэ мэтчлэн ингээд судалгаагаар нойргуудлын маш олон сөрөг үр дүнгуудыг энэ номон дээр ингээд гаргаж ирж тавьсан байгаа хгүй. Тэгээ үүнээс гадна эдийн засгийн үүднээс нь үзүүлдэ баруудны томоохон корпорациуд энэ жилд энэ ажилчдын нойргуудлаас үүсэж байгаа энэ бүтээмжгүй байдлаас болоод 5.4 тэрбум долларыг алдж байгааг судлаад гаргаад ирсэн байгаа. Тэгээ бүр энэ хөгжингүй улс орнуудын хувьд те ард иргэдийнх нь нойргуудлаас улбаалаад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2% тэнцэх хэмжээний их эдийн засгийн алдагдлыг хүлээдэг гэсэн юм тооцооллуудыг хүртэл хийсэн байгаа хгүй. Тэгэхээр энэ нойргуудл бол ерөөсөө ч юм жижигхэн асуудал бол биш. Энэ бол юм ард нийтийг ингээд хамраад ирчихээрээ нэг тухайн улс оронд ингээд их хэмжээгээр нүүрлээд ирэхээрээ ийм том эрүүл мэндийн санхүү мөнгөний одоо эдийн засгийн одоо юм ард иргэдийн тэн амьдралын чанарын дороотлыг авчирдаг ийм чухал баг юм тахал маягийн зүйл байна. За тэгээд одоо доктор Матттэй энэ Why We Sleep гэдэг номон дээр санал болгож буй байгалийн нойрыг өгөх аргыг нь болохоор CBT буюу Cognitive Behavioral Therapy гэж нэрлэж байгаа. Энэ нь монголоор зан төлөв танин мэдхүйн эмчилгээний арга гэж байгаа хгүй. Энэ нь хүний зан төлөвийг эргээр хуургах, амьдралын хэв маягийг нь өөрчлөх, итгэл үнэмшил болон бодлыг нь өөрчлөх замаар шин дадал зуршил үүсгэх зорилготой ийм урт удаан хугацааны эмчилгээний аргачлал байгаад байгаа. За тэгээ зан төлөвийг өөрчлөх, амьдралыг өөрчлөх гэдэг нь өөрөө хүний тархийг өөрчлөх л тухайн асуудал байхгүй юу? Манайч нөгөө тархиа өөрчилгээ сургалттай тархиа өөрчилгээ төв штэ. Тэгэхээр хүний тархи бол тийм ч амархан өөрчлөгддөг эрхтэн биш ээ. Би энд бол зөте үүнийг хариуцлагатайгаар хэлээ те. За үүний ингээ хамгийн тод жишээ дөнгөж он гараад 3 дугаар сар болж байна. Бид он эхлэхдээ өстой энэ жилэл турна. Фитнест явна. Өстой шинэ хүн болно. Амьдралаа өөрчлөн гэдэл ингээл маш их ирч хүчтэй эхэлдэг шүү дээ те. Гэтэл өнөөдөр тэгэж ихсэн хүмүүсийн маань хэдэн хувь нь зорилгодоо тууштай яг үүнийг хийж чадж байгаа вэ гэдэг асуулт бол маш сонирхолтой. Ер нь л нэг хэдэн 7 хоног хэдэн сарын дараа гэхэд л яг хуучин бий болчихсон буцаад ингээд энэ байдлаар амьдарч идэг. Тэгэхээр энэ бол таны буруу огтхонч биш. Яг одоо энэ хувь хүнийх нь нөгөө нэг энэ буруу гэхээсээ илүү энэ юу юм гэхээр энэ тарих гэдэг эрхтэн өөрөө ямар онцлогтой юм гэхээр бидэнд ингээ он удаан жил ингээд хийгээд ирчихсэн гүн бат суугдчихсан амьдралын хэв маяг дадал зуршлыг үүсгэж байгаа тэр програм тэ энэ итгэл үнэмшил бодол мэдрэмж гэдээ би өмнө нөгөө тархиа програмчлах гэдэг подкастн дээр яриад байсан шүү дээ тэ эдгээрийг зүгээр уншуулаад ингээд бидний амьдралыг өдөртөж идэг юм эрхтэн байхгүй. Тэгэхээр үүнийг өөрчлөхийн тулд энэ дадал зуршлыг өөрчлөхийн тулд бидний хийх ёстой зүйл нь юу юм гэхээр шинжлэх ухаанаар ингээд судалгаа
тэ баримт нотлохоор ингээ батлагдчихсан сайн шилдэг ийм аргачлалаар энэ шин мэдлэгт суралцаа тэгээд түүнийгээ шууд хийж эхлэх ёстой буюу үүнийг шууд дадал зуршил болгож өөртөө суулгах ёстой гэсэн. Тэгэхээр нөгөө энэ тархиа өөрчлөх гол арга чинь юу юм гэхээр хуучин дадал зуршлыг шинээр солих эсвэл хуучин дадал зуршил дээр нэмээд нэмэлт тийм сайн дадал зуршлуудыг үүсгэх нь өөрөө бидний тархийг өөрчлөх гол түлхүүр юм. Түүнээс биш тархи бол байгаа програмаа л уншуулад явна, дадал зуршлаа л хийгээд явна. Тэгэхээр энд хамгийн гол нь шин дадал зуршлыг оруулж ирэх нь хамгийн чухал байхгүй юу? Тэгэхээр одоо тархи судлалын шинжлэх ухаан бол барууны орнуудад маш их эрчимтэйгээр хөгжиж байгаа. Тэгээ тархи судлалын шинжлэх ухааны энэ одоо орчин үеийн гарамгай судлаачдын нэг бол манай доктор Joe Dispenza багш байгаа. Тэгээд маш өргөн бүрэлдэхүүн хүнтэй University of California University of California-гийн San Diego-гийн салбар сургуультай за болон бүр дэлхийн олон улсын эрдэмтдтэй хамтраад гайхалтай олон судалгаа хийдэг. Тэгээд энэ судалгаа болгон дандаа аргачлал гаргаж ирэх ийм зорилготой байдаг. Тэгээд үнэхээр аргачлал гаргаж ирдэг. Тэгэхээр бид нэр доктор Joe Dispenza багшийн одоо энэ хөгжүүлсэн формула гэдэг аргачлалаар тархиа өөрчил төв маань сүүлийн 1 жил гаруй ингээд сургалт явуулаад явж байгаа. Тэгээд манай сургалтанд суусан хүмүүс бүр ингээд нойрны асуудалтай хүмүүс ташраараа нойрных нь асуудал зүгээр болоод нойрны асуудалгүй болоод зүв зүгээр унтдаг болоод им ухаа болоод нөгөө сэтгэл түгшилтэй нойрноос болоод айц хүүцтэй болсон одоо юм нөгөө сэтгэл гутрал энтергээл ингээл олон сэтгэл зүйн асуудлууд нь шийдэгдээд байгааг би өөрөө нөгөө энэ сургалтыг явуулж байгаа энэ судлаачтай энэ сургалтыг явуулж байгаа бясалгалын багш хүний хувьд ингээ харж байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг одоо яагаад хийгээд байгаа юм, яаж хийж чадаад байгаа юм гэдг нь бид нэр бясалгалаар дамжуулаад хүний тархийг зөв зүйтэй долгионд оруулах замаар энэ гүн бат суугдчихсан байгаа дадал зуршлыг нь хадгалж байгаа энэ тархины хэсэгт нь сайтар нөлөөлөөд тэгээд энд нь нөгөө дадал зуршлыг нь өөрчилж чаддаг байхгүй. Тэгэхээр дээрээс нэмээд хүн гэдэг чинь тэг ингээд амьд ингээл байгаа цагтаа тархи нь байнга ажиллаж байна. Тархи ажиллаж байна гэдэг чинь тархи ямар нэгэн хэлбэлзэл дайлгуун дээр дандаа байдаг. Тэгэхээр энэ нөгөө тархи судлалын энэ гайхалтай одоо энэ судалгаа шинжилгээ үр дүн арга барил үүнийг хэрэгжүүлсэн Монгол хүн дээр хэрэгжүүлсэн энэ жил гаруй туршлагаасаа үүдээд бид нэр энэ ганц тархи биш бус те энэ одоо хүн ингээд энэ дадал зуршилын итгэл үнэмшилийн програмуудаа өөрчлөхөөр бидний биеийн биохимид өөрчлөлт ордог. Эд эсэд хүртэл өөрчлөлт орж генийн мушгираа хүртэл өөрчлөгдөж байгаа гэдгийг ингээд доктор Joe Dispenza-гийн судалгаа бол илэрхийлээд байгаа. Тэгэхээр манайхан бас яг адилхан үр дүн гаргаад байгаа учраас би энэ бясалгалын ардын бидний тархийг биеийн биохимийг эд эсийг генийг өөрчилж байгаа юм үр дүн гарч байгаа гэдэгт бол туйлын итгэлтэй байдаг. За тэгэхээр би саяхан хэлсэн шүү дээ, тархиа өөрчлөн гэж юу гэсэн юм гэхээр шин дадал зуршил суулгах. Тэгэхээр би та бүхнийг шин дадал зуршил суулгах нэгэн одоо төхөөрөмжөөр хангахаар буюу бид энэ подкастын дараа одоо энэ унтах гэдэг энэ дадал зуршлыг нам унтаж сурах гэдэг энэ дадал зуршлыг суулгах боломжийг олгохоор одоо энэ бясалгалтай холбоотойгоор нойрны бясалгалыг YouTube суваг дээрээ өн төлбөргүйгээр тавьж байгаа. Тэгэхээр энэ хавар ирж जैन те нөгөө ядаргаа стресс те бүх асуудлын одоо энэ нөгөө бүх асуудлыг одоо сэдрээдэг энэ үе маань ирж जैन. Тэгэхээр үүнийг одоо сүрөөд бид нэр унтах, амрах, тайвшрах энэ бясалгалыг сайтар хийгээрэй хэмээн уриалж जैन. Ингээд шин дадал зуршлыг суулгаарай. Тархиа өөрчлөөрэй хэмээн та бүхэндээ уриалж जैन. Ингээд өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлөлөө. Таалагдсан бол лайка subscribe-а дараад тэгээд бусдаагаа хайртай дотны хүмүүстэйгээ хамт олонтойгоо найз нөхөдтэйгөө энэ чухал сэдвийг хуваалцаарай. Дараагийн подкастаар уулзлаа. Түр баяртай. Хайртай шүү.